сайн бацгаана уу. Өнөөдөр бид нэр жижиг дунд бизнес программыг яг цайны үйлдвэрийн жишээн дээр авч үзнэ. Манай програм маань ерөнхийдөө бол яг байгууллагын тийм ээ бүх үйл ажиллагааг бол автоматжуулахад бол зориулагдсан байгаа. Тэгээд та бүхний одоо харж байгаа дээр бол яг худалдаа борлуулалт үйлдвэрлэл түүний үйлдвэрлэлийн одоо тийм ээ бүх худалдаа авалт хангамж нөөц тийм ээ нөөц одоо бүх худалдаа авалт бүх тэр асуудлуудыг бас шийднэ. Тэгээд түүний дээрээс бол одоо хүний нөөцийн удирдлага санхүүгийн удирдлага тэгээд энэ бүгд нийлээд бол нэг зэрэг стратеги удирдлага буюу одоо компани бүх үйл ажиллагааг бол яг автоматжуулсан нэгдсэн тийм удирдлага болж өгч байгаа л доо. Ер нь бол яг програм маань бол өөрөө маш олон давуу талыг өгөх боломжтой байгууллагад яг тийм мэдээж хэрэг яг үйл ажиллагааны чиглэлүүдээр бол ондоо байх боломжтой. Тэгээд удирдлагад болохоор мэдээж хэрэг байгууллагын нэгдсэн бүртгэл өгөгдөж байгаа. Тэгээд дотоод зохион байгуулалтыг бас сайжруулах боломжтой. Тэгээд агуулгын бүртгэл яг байгууллага дээр байгаа бүх одоо бараа материал нөөц боловсруулсан бүтээгдэхүүн тийм ээ тэр бүгдийг бол бүртгэнэ. Тэгээд нөөцийн төлөвлөлт гэж байгаа. Тэр нь болохоор одоо яг манай үйлдвэрлэлд одоо хэрэгцээтэй байгаа нөөцийг хэрхэн бүрдүүлэх, хэрэг хэмжээтэй бүрдүүлэх ёстой. Дараасаар энэ удирдал гэх мэтлэн тийм ээ. Ондоо маш олон цаг хугацааны одоо цаг хугацаанд бол хэмжих боломжтой. Тэгээ график төлөлт гаргана. Одоо бүх ажлын график тийм ээ. 7 хоногоор, сараар, өдрөөр, цагаар гаргах боломжтой. Тэгээ эцэст нь бол энэ бүгд бол дийлээд одоо дүн шинжилгээ болж байгаа. Програм дээр бол маш олон дүн шинжилгээ гарах боломжтой. Бүтээгдэхүүний борлуулалт тус бүр дээр нийт байгууллагын гарч байгаа зардалч гэдэг юм уу тийм ээ. Энэ бүгдийг бол програм дээр бол тооцоолон гарах боломжтой. Ажилчид өгж байгаа давуу талуудаас гэх юм бол тийм ээ. Яг өөрийнхөө хувааж авсан одоо хариуцлага одоо олгогдсон тэр бүх одоо үйл ажиллагаануудыг бол хянах боломжтой. Дээрээс нь бол одоо өөрийн календарыг бол хөтлөх боломжтой ажилчдад тийм ээ. Өөрийнхөө графикийг харна, өөрийнхөө төлөвлөгөөг харах боломжтой. Өөрийнхөө гүйцэтгэлийг бас хэмжих боломжтой. Мөн одоо хийх ажил үүргээ одоо харах боломжтой. Одоо чинь манай одоо нэг бригад тийм ээ. Энэ 7 хоногт хичнээн ямар ажил гүйцэтгэх ёстой тэрийг харж болно. Тэгээ мэдээж хэрэг ажилтны хоорондох одоо харилцаа уялдаа холбоо хяналт бас сайжрах боломжтой. Ерөнхийдөө бол үйлдвэрлэл дээр бол тийм ээ тулгамдж байгаа асуудлуудаас гэх юм бол одоо хэрэг хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Тэрэнд хэрэг хэмжээний нөөц орох ёстой юм тийм ээ. Яг нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэг хэмжээний бараа материал, түгэд бараа материал орох ёстой. Тэрийг бол одоо зүүн сонгоор л мэдж гэнэ гэхээс шууд яг баримттай бол мэддэггүй. Тэгээ тэрний одоо график ямар хөө байх ёстой юм тийм ээ. Тэгээ програм суулгаснаар бол мэдээж хэрэг төлөвлөгөөний дагуу бол үйлдвэрлэлээ хөтлөх боломжтой тийм ээ. Тэгээ оновчтой хөдөлмөр хуваарлалт хийх боломжтой гэж юм л да. Офс дээр бол мэдээж хэрэг бол энэ жишээн дээр бол харж байгаа бох тийм ээ. Энэ хоёр бол одоо яг бодиттой тайлан гаргаж тийм ээ. Тэн дээр бол удирдлагаас шийдвэр гаргах боломжтой болж байгаа. Бодит мэдээлэл дээр бол дүгнэлт хийж гин гэсэн үг. Тэгээд энэ бүх дүн шинжилгээ мэдээллүүд тайлангууд маань өөртөө бол яг цаг тухайд авах боломжтой. Нэг тайлан гаргаадахаа гэдэг одоо 2-3 хоног хүлээх бол шаардлагагүй гэсэн үг. Агуулгын хувьд бол одоо тийм ээ бүх бараа материал нэр төрлийг нь бол тодорхойлоод тийм ээ. Яг одоо хэрэгтэй байгаа материалын тоо хэмжээг нь бол тоолж болно. Хэрэг хэмжээний материал яг хэдэн ширхэг байх ёстой юм тийм ээ. Програм дээр бол тэрийг бүртгэсэн байгаа. Мэдээж хэрэг тэрэн дээр бол бас тооллого програм дээр шууд хийн. Тэгээд ерөнхийдөө бол агуулгын одоо бүх үйл ажиллагааны бүртгэлийг бол хөтлөнө. Одоо бол яг програм дээр та бүхэнд тийм ээ. Яг цайны үйлдвэр дээр нэг жижигхэн тийм кейс бид нар боловсруулсан байгаа. Та бүхэнд манай программист Батболд одоо тайлбарлаж байна. Сайн байна уу? Би өнөөдөр ингээд ерөөдөө жижигхэн цайны үйлдвэр гэдэг кейс бэлдсэн байгаа. Ерөөдөө бол мэдээллүүдээ аль болох багаар оруулсан.
За тэгээд ерөнхийдөө хамгийн түрүүнд бол манай програмд интерфейс нь ямар байдаг вэ гэдгийг ерөнхийдөө танилцуулсан дээр авах гэж бодож байна. Тэгэхээр манай програм бол ерөнхийдөө дизстэйм гэж байдаг. Одоо дээр байгаа борлуулалт, худалдаавал гэх мэт юм дизстэймээс бүрдэнэ. Эдгээр дизстэйм болохоор дотор тус үртэй одоо хажуудтай дизстэй байгаа, зүүн талдаа. Үйлдвэрлэлийн дизсүүдтэй байгаа. За. Тэгэхээр манай програм маань ажиллаж эхлэхийн тулд хамгийн түрүүнд бол авлахуудаа бүүжих хэрэгтэй, мэдээлэл оруулж байна. Мэдээлэл байхгүй бол мэдээж авч програм ажиллахгүй шүү дээ. За тэгэхээр лавлах мэдээлүүд маань лавлахууд гэсэн эндснээс бүүжих хэрэгтэй гэдэг юм аа. За хамгийн түрүүнд байгууллага бүүжих хэрэгтэй. За тэгэхээр манай байгууллагын мэдээлэлүүд товч нэр бол Монгол цай. Нэр Монгол цай ПХК гэж явж байгаа тийм. Тэгээд өдрийн календард ажлын графикын даваад 7-ны 5 өдөр ажиллана гэдэг. Өглөө 8-аас өглөө 9-өөс орой 6 цаг хүртэл ажиллахаар тийм график тавьчихсан байгаа. За тэгээд бүртгэлийн дугаарууд, ревизийн дугаарууд оруулж өгөөд банк кассны мэдээллээс оруулж өгсөн байгаа. За мөн хажуугийн хэвлэх тухайд орох бол компани логог оруулж өгч болно. Тийм. Одоо энэ лого маань ямар нэгэн тайлан дээр бол гарч өгөхөөр хийж болно. За энэ дөр бол тэгээд ерөөдөө хаяг утас гэх мэдээллүүдийг оруулж өгч болж байгаа. За үүний дараагаар бол агуулгынхаа мэдээллээс оруулж өгөх хэрэгтэй байдаг. Тэгэхээр одоо манай компани маань жишээнд авч байгаа компаниуд хоёр агуулгатай. Энд агуулга буюу одоо бэлэн бүтээгдэхүүн агуулга байгаа. Тэгээд түүхийд агуулга гэж байгаа. За би цааш явахаас өмнө эхлээд нэг юм тодруулж өгье. Тэгэхээр ихэд бол хамгийн хэрэгэлдэг конопод бол мэдээж create буюу одоо үүсгэх энэ коноп байдаг. За тэгээд энэ хандайн зурагтай нь болохоор өөрчлөх тийм. Одоо нэрийг солих ч юм уу. Одоо энэ нэрийг сольж болно тийм. Өөрчлөх гэсэн хоёр коноп бол хамгийн хэрэгэлдэг байгаа. За мөн энэ болохоор X нь болохоор тусгах тийм. Хэрэггүй мэдээлэл бол ингээд тусгаад явж болно гэсэн үг. За газар нэгжүүд тийм. Газар нэгж бол үйлдвэрлэлцэх гэж байна та. Газар нэгжтэй байгаа. За касны мэдээлэл. Одоо манай компани маань одоо ерөөхдөө бол нэг үндсэн каст байгаа. Мэдээж хэрэгтэй бол дахиад шинээр кас үүсэж болно. Жишээлбэл захирлын кас тийм ээ. За ингээд дахиад нэг кас оруулаад өгөх боломжтой байгаа. За мөн банкны дансууд байгаа мэдээж банкны дансууд маань одоо ингээд дотор касны дугаартай. Үүнэл ингээд банкныхаа нэрсийг бол ингээд чагсаалтыг оруулаад өгсөн байгаа. Тэгэхээр дэсээ сонгоод өгч болно. За ажлын график өдөр ярьсан. 7-ны 5 өдөр ажиллахаар график тавьсан байгаа. За дараагаар бол хамгийн бас чухал юу болох мэдээж бараа үйлчилгээ. Бараа үйлчилгээ бол одоо жишээл бэлэн бүтээгдэхүүн байна. Түүхийд байж болж байна. Бас үйлчилгээ үзүүлдэг бол энэ дотор бас үйлчилгээг оруулаад өгч болно. За тэгээд за нэг бараа жишээгээр авч үзье. За байх цай гэж байгаа. За ингээд байх цайных нь одоогийн мэдээлэлүүд одоо энэ цогон дээр гарч ирж байгаа. За тэгэхээр манай байх цай тэг бэлэн бүтээгдэхүүн гэдэг бүлэгт орж байгаа. Борлуулах үнцэн нь бол ингээд 5700 төгрөгөөр зарнаа гэдэг оруулаад өгсөн байна. За энэ үнцэн параметр гэсэн цонхон дээр болохоор одоо хэмжих нэгжүүдэд зааж өгч болно. За хайрцаг гэдэг одоо би өмнө урьдчилаад оруулаад өгсөн байгаа. За тэгээд хэмжих нэгж бас хойж өгч болно. Хайрцаг ширхэг килограмм, грамм ч юм уу аль хэрэгтэй хэмжигдэж оруулж өгч болно. Тэгээд зарлах таар маань дунджаар нөөт оруулж өгч болно. Нөөт хэмжээж 0.10% байлаа гэж. Асууд мэдээс гараараа оруулж өгөх боломжтой байгаа. За тэгээд байх хугацааг одоо хадгалах агуулгаа сонгож өгч болж байна. Тэг үнц агуулга дээр хадгална. Тэгээд зузаат хар маань үйлдвэрлэл. За тэгээд байх хугацаанд бид нар одоо хоёр төрлийн үн оруулж өгсөн байгаа. Нэг нь бол бөөний үн буюу 5700 төгрөгөөр зарагдахаар бөөний үнэтэй. Эсвэл жижиглэнгийн үн 6000 төгрөгөөр зарагдахаар ингээд нэг бараанд хоёр төрлийн үн оруулж өгсөн байгаа.
За энэ бараа маань үйлдвэрлэхийн тулд мэдээж түүхэд орно шүү дээ. Тэгэхээр одоо байх цагаан байх цагаан навч мөн байх цаг цаг балагс одоо ийм хоёр юм орж иж одоо цай маань бүтэх юм байна. Тэгэхээр нэг хайрцаг байх цаг гарахын тулд нэг сав баглаа орно гэж оруулж гисэн байгаа. Тэгэхээр 0.4 кг гээд 400 г цай гэсэн үг. Одоо жиний бол мэдээж гараар оруулж өгөх хэрэгтэй. За. За хэмжих нэгжүүдээ бас гараар оруулж өгөх боломжтой. Тэгэхэд бол шинээр үсгээд нөөж дараад литр ч юм уу та. Литр бол за. За тэгэхээр хэмжих нэгжүүдээ бол ингээд нэмж өгч болж байгаа. За. Түүний дараа ажилчдууд бас оруулж өгч болно. Харилцагч нар гэж байна. За харилцагчдаа одоо бид 2 гаж өгсөн байгаа. Бэлтгэн нийлүүлэгч. За тэр нь бол Alta Food компани одоо бэлтгэн нийлүүлдэг түүх материалтай. Түүхэд тэгээд холдоо өгчийнхаа бас ингээд нэрсийг бол ингээд чагсаа оруулаад өгч болж байгаа. Тэгээ холдоо өгч бүрээгээ одоо шинээр үсгээд дотор одоо мэдээллүүдээс оруулж өгч болно. Утасны дугаар, имэйл хаяг, мөн одоо гэрээнүүд ингээд оруулж өгч болж байгаа. За. Дөрөв оруулсан бараануудынхаа одоо үнийн шагсаалтыг эндээс бас харж болно. Тэгэхээр би одоо нэг байгаль цаанда бөөний үн 5700 гэж оруулж өгсөн. Энд харагдаж байна. Тэгээд жижиглэнгийн үн 6000 төгрөг гэдэг харагдаж байгаа. Түүхэд маань болохоор бүртгэлийн үн буюу одоо 1 кг-д 1100-аар хайрцагаас аваа 50 төгрөг авч байна гэдэг ингээд харж болж байгаа. За одоо жишээ авч үзье. Манай компани одоо ингээд худалдаа авалтын захиалга орж ирсэн байна. Тэгээ одоо аваач. Эхлээд юуны төрөнд нөөцийн тайлангаас одоо агуулгатай юм байна уугүй гэдэг ихлэ шалгаад үзье. Тэгэхээр манай чөлөөт үлдэгдэл байна. Байх хугацаа нэг ширхэг байна. Байх хугацааны түүхэд нь бол ингээд тий 960 г, 9 хил 600 г. Тэгээд нэг сав баглаа бололцсон байна. Чагтж байна тийм ээ. За. За ингээд худалдаа өгчийн захиалга орж ирлээ. За тэгэхээр шинээр үүсгэхийн тулд үүсгэх гэдэг кнопыг дарж өгөх хэрэгтэй. За тэгээд энэ баримтан дээр бид нар харилцагчаа сонгож өгнө. За тэгэхээр анх худалдаа өгчтэй. За Баянгол хөтөлбөрөөс за ингээд захиалга орж иржээ. 3 сарын 27-нд. За Ногоон цай. За 10 ширхгийг яг ингээд захиалга орж ирсэн байгаа. Тэгэхээр манай үн нь бол 5500, дүн 55000 төгрөгийн бараа авахаар ингээд захиалга орж ирсэн байна. За тэгэхээр одоо ингээд мэдээлэл оруулж өчөөд бид нар хамгийн түрүүнд пост гэдэг кнопыг дарж өгөх хэрэгтэй. Пост гэдэг маань одоо баталгаажуулах буюу одоо гүйл баталгаажуулж өгч байгаа юм л да. Тэгэхээр одоо агуулгаас юм асагдах ч юм уу эсвэл мөнгө орж ирэхэд мөнгө орж ирсэн ингээд баталгаажуулдаг. За ингээд захиалган дээр ингээд үндэслээд бид нэр шууд үйлдвэрлэлийн захиалга руу оруулж өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл биднэрт манай агуулгад ногоон цай 10 ширхэг байхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар одоо үйлдвэрлэлийн захиалга хийж өгөх хэрэгтэй. За шууд саний захиалган дээр үндэслээд 10 ширхэг те ногоон цай үйлдвэрлэх хэрэгтэй. Бид нар одоо онцлог сонгож өгөх хэрэгтэй. Хайрцагтай ногоон цай те. За үүний дараа тэр материал руу ороод ингээд
материалаар ингээд боглоод. Тэгэхээр 10 цайд хийхин тулд 3 кг ногоон цай орж байна. Тэгээд 10 шиг сав баглаа бодол хэрэгтэй болох байна шүү дээ. За ингээд захиалга үйлдвэрлэл явуулж байна. Энэ захиалга байгаа шүү гэдэг. Тэгээд энэ захиалган дээрээ үнслээ бид нар үйлдвэрлэл рүүгээ оруулах хэрэгтэй. За тэгээд үйлдвэрлэл одоо эхлэх хугацаа жишээлбэл 3 сарын 26-нд эхлээд 3 сарын 26-нд дуснаа, өдөртөө дуснаа гэж явуулж байна. За тэгээд одоо бид нар пост орох юм бол алдаа заана. Тэр нь яагаад вэ гэхээр агуулгад одоо яг бараа байхгүй, үдэгд байхгүй ч гарч байна. Тэгээд одоо манай агуулгад ногоон цай сав баглаа бодолд 10 шиг дутуу байна гэж гарч ирж байна. Мөн ногоон цай 3 хил дутуу байна гэдэг алдаа шууд зааж өгч байгаа. Тэгэхээр бид нар одоо байх учраас бэлтгэн нийлэгчсээ одоо бараа авах хэрэгтэй байгаа. Тэгэхийн тулд бид нэр худалдаа бэлтгэн нийлэгчийн захиалга руу ороод шинээр захиалга үүсгэнэ. Одоо бэлтгэн нийлүүлэгчээс Alta Foods гэдэг компаниас одоо бараа авах хэрэгтэй тийм ээ. За өнөөдөр одоо авна гэдэг бодлоо. За тэгээд бараа сонгоод тарьж байна. Ногоон цай навч хэрэгтэй. Сав баглаа бодол хэрэгтэй байгаа. За энэ цохон дээр шууд хэмжээг нь хорлоод өгье. Одоо ногоон цай навч 3 кг хэрэгтэй шүү дээ. Тийм. За өдөр 5 кг-ыг захиалчих. За тэгээд сав баглаа бодол 20 шиг авъя гэдэг. За нэг гараараа болдог тийм ээ. 100 төгрөгөөр авч байгаа. Сав баглаа болоо 50 төгрөгөөр авч байгаа. За ингээд бэлтгэн үйлдвэртэй захиалга хийгээд үүний дараа бид мөнгө илгээх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр нэг бол даасны зарлага, асуудал бэлэн мөнгөний зарлага бол хийх хэрэгтэй байгаа. За тэгэхээр бид бэлэн мөнгөний зарлага шууд үсгэж явчихъя. За ингээд 6500 төгрөг өгөх хэрэгтэй байгаа тийм ээ. За тэгээд бэлтгэн үйлдвэрч мөнгө өгж авсны дараа бол тэгж пост хийж өгөх хэрэгтэй байгаа. Тэгвэл одоо манай даснаас мөнгө асуулна гэсэн үг. Тэгээ одоо бараа нь орж ирсэн бол бид нар орлогын баримтыг бол хийж өгөх хэрэгтэй байгаа. Одоо бараа гэдэг бэлтгэн үйлдвэрч ороод ирсэн гэдэг. Тэгээ орлогын баримтаа шууд постоор баталгаажуулж өгөөд тэгээд хэвлж болно орлогын баримтаа. За ингээд баримт бол хэлж болохоор байгаа. За нөөцөө үзье. Орчсон байх хэвээр. Ногоон цайны навчмаа одоо ингээд 16 хил болсон байна. Сав баглаа 23 шиг ажээ. За тэгэхээр бид нар одоо үйлдвэрлэлээ бол хийх боломжтой болсон гэсэн үг. Одоо нөөц манд байгаа учраас тийм ээ. За тэгэхээр одоо пост хийж өгнө. Зааж энэ дээр үйлдвэрлэгч буруу зааж өгсөн байна. Улаан өгч маань заавал байх хэрэгтэй шүү дээ. Нөөц авчлах болов. Ишэл явуулж гисэн ба. Биш орцоолоо. Цаа болох орцоолоо. Тийм шүү дээ. За яж тулаа. Пауз дарах боломжтой тий. Тэгээд дундаас нь хасчих юм тий. Тэгээд вендес төрч үйлдвэрлэлийн текст татах. Ханцлаа. Үйлдвэрлэлтэй. За 26 тэнэгч олсон ба тий. За ингээд бараагаа авсан болохоор одоо ингээд манай агуулгад түүхэд нь орж ирсэн. Тэгэхээр бид нар үйлдвэрлэлээ хийх боломжтой болно. За заавал сонгож өгөөд за пост хийлээ. За ингээд үйлдвэрлэл маань ингээд дууссан гэж ер нь үзэж болно. Тэгээд бид нар үйлдвэрлэлд орохоор ингээд баримт маань оржсэн байна. Өсөр хажил ногоон цай 10 шиг хийсэн ингээд тэгээд ороод ирж байгаа. Тэгээд бараа маань орж ирсэн учраас бид нэр захиал
худалдаа авагчдаа одоо бараагаа зарлахчаад тийм явуулж болно гэсэн үг. Тэгэхээр одоо худалдаа авагчид захиалга ургаад худалдаа авагчийн захиалгын баримт руугаа ороод зарлагын баримтаа хийж болно. За шууд пост хийж. За тэгээд хараа тэгэхээр одоо бараа маань явсан гэдэг ингээд логоор гараад ирж байгаа. Одоо энэ болохоор мөнгө авах байна гэдэг ингээд хоосон гарч иж байгаа. Тэгэхээр бид бол мөнгө авах хэрэгтэй. Тэгээд одоо худалдаа авагчаас мөнгө одоо бэлэн мөнгөний орлого орж ирлээ гэж тэгэхээр тэгэх юм бол тэр generate гэдэг бэлэн мөнгөний орлого гэдэг үүсэх хэрэгтэй баримт. За тэгээд манай худалдаа авагчаас маань 55,000 төгрөгийн мөнгө орж ирсэн байна. Үнцэн касс руу. Тэгээд орж ирсэн бол одоо баримт бол ингээд баталгаажуулаад хааж өгч байгаа. За ингээд ерхэд бол манай одоо гүйлгээ дууссан гэж үзэж болно. Бараагаа явуулсан. Мөнгө авсан. Тэгэхээр одоо бид нэр одоо баримтаа худалдаа авагчийн захиалгаа гүйцэтгэсэн гэдэг хаагаад өгнө. За ингээд ерхэд бол манай худалдаа авалттай захиалга маань ингээд дууссан. За тэр тайлангуудаа орж үзье. Үйлдвэрлэл борлуулалтын тайлангаас та хоорны тооцоо. За эндээс харж. Тэгээд хоорноор Alta Foods-ээс ингээд энэ 6.5 төгрөгийн одоо бараа авсан байгаа гэж байна. Тэгээд байнгуул ихтлгүүрт 55,000 төгрөгийн бараа явуулсан. Гарч ирж байна. Эсвэл мэдээж мөнгөний тайлангаар сарж болно. Мөнгө өрнө хөдлөө гэдэг гарч үзье. Тэгэхээр үнцэн каснаас маань одоо ингээд мөнгө зарлахцсан гэж гарч ирж байна. За ингээд байгуулах юм бол дүн шинжилгээ буюу өдөржин монитороос бид нар ингээд өнөөдрийн гүйлгээтэй харж болж байна. 2,500 бие анх оруулж гисэн байгаа. Тэгээд 55,000 бид нар орж ирсэн. Буцаад 5,500 зарлагдсан байгаа. Тэгэхээр манай касс маань 2,545,500 төгрөг 48,500 төгрөгтэй өдөр эцэст болсон байна. За ихэд бол ийхүү зарчмаар манай програм ажилладаг байгаа.